За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ та бүхэнд орой мэнд хүргье. За таны мэдхүйд телевиз ардчилсан хүчний холбоотой хамтран 7 хоног үргийн лав гараг бүрт үзэгч та бүхэндээ бэлтгэн өргөдөг. Монголын шинжлэлийн шууд нэвтрүүлэг маань өнөөдрийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдөр Монгол Улсын их хурлын гишүүн Ган Гоёг, Улсын их хурлын гишүүн Баяр сайхан, ардчилсан хүчний эмэгтэйчүүдийн холбооны дэргүүн Бат цэцэгч өрөлдсөн ирсэн. Бид бүхэн өнөөдөр бас чухал сэдвээр өнөөдөр та бүхэнтэй хөөрнөлтөөр ингээд өнөөдрийн шууд нэвтрүүлэг маань эхэлж байна. За ингээд эхний асуултаа би Ган Гоёг гишүүнээс тавьж бодож байна. Сүүлийн үед бас Монголын ард түмний бас мэдээж нэлээд бас цааз болж байгаа нэг зүйл бол өмнө говийн толгойн үүрсний ордыг эзэмшдэг аймхаа менежийн охин компани болох Савскоп Сенс хувьцааныхаа 57.6%-ийг бүгд найрамдах хятад улсын 100% өрнг оруулалттай Чалко компанид худалдлаа гэсэн ийм сенсацтай мэдээлэл байна. Энэ талаар ер нь таны бодол болоод ардчилсан намын байр суурь ямар байгаа гэдэг энэ сэдвээр өнөөдрийнхөө шууд ярилцлагыг эхлэе гэж бодож байна. За ер нь бол альва үндэстэнд үндэсний аюулгүй байдлыг хангах хад чухал нөлөөтэй тийм салбарууд байдаг л да. Тэгээд тэр салбаруудыг бол стратегийн ачаал хөдөлгөөний салбар гэж ингэж хэлдэг. Тэгээд за одоогоос 2010 онд стратегийн ачаал хөдөлгөөний салбарт гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай гэж хуулийн төсөл гишүүдийн хамт өргөн барьж ирсэн. Тэгээд тэр хууль маань улсын их хурлаар хилцгэсгэн шийдэгдээд дэмжигдээд хилцүүлгийн шатнд байсан гэж ингэж хэлэх байна. За нөгөө талаас энэ стратегийн ачаал хөдөлгөөн гэдэг үг бол 2006 оноос хойш бол ашигт томтомлын салбарт бас их яригдах болсон. Тэгээд яригдсанаас гадна ашигт томтомлынхаа тухай хуулийг батлаад Монгол улс бол стратегийн ачаал хөдөлгөөн ордууд гэж баталсан байгаа. Тэгээд энд бол нэг 15 орд байдгийн. Тэгээд тэр 15 ордын 14 нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Нэг нь бол хувийн хвшлийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Ийм ордууд байгаа. Түүнээс гадна нэг 38 ордыг ер нь стратегийн ачаал хөдөлгөөний салбарт ордод хамруулал яасан юм бэ гэсэн ийм байдлаар хамруулах эсхийг засгийн газрыг санал боловсруулж улсын их хурлд оруулж ирэх гэсэн ийм асуудлыг шийдэж ирсэн юм аа. Тэгээд өнөөдрийн тэр өмнө говийн эс Савскоп Сенс гэдэг тэр компани тухайд бол манай нарийн цохотын орд гэдэг байгаа стратегийн ачаал хөдөлгөөний ордод орсон. Тэрний хөдрийн биетийн сүүлийн хэсгэн ч юм уу толгойн хэсгэн ч юм уу үргэлжлэн ч юм ийм байдалтай байна гэж ингэж ойлгож байгаа. За нөгөө талаас ер нь бол энэ Монголын баялагийг баялагт бүртгэдэггүй байхад нь олон улсын хөрөнгөний бирж дээр гаргаад компани бүртгүүлээд компани үнэлүүлээд хувьцаа гаргаад санхүүжилт босгоод гэдэг буруу хандлага болж яваад байна. Хоёрт нь манай баялагийг гадны хоёр нөхөр эсвэл хоёр хуулийн этгээд хоёр компани хоорондоо наймалцах асуудал бас гараад яваад. Тэгэхээр энэ бол болохгүй асуудал юм аа. Ер нь бол хуулийг сайн хэрэгжүүлэх юм бол бас энэ асуудлыг зэгцлэх боломжтой асуудал байж л байгаа юм л да. Тэгэхээр тухайн ордоо эрэл хайгуул хийлээ, нөөц нь тодорхой төвшөнд боллоо гэхэд Монголын баялагын нөөц заавал бүртгүүлэх хэрэгтэй л да. Тухайн орд жишээлбэл когсчих нүүрсний орд байх юм бол тэр бол өөрөө төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн төвхийд. Тийм учраас ийм салбар бол тухайн орны стратегийн ачаал хөдөлгөөний салбарт байдаг. Эрчим хүчний нүүрс байх юм бол эрчим хүчний салбар гэдэг эрчим хүч гэдэг асуудал бол тухайн улс орны бас стратегийн ачаал хөдөлгөөний салбарт байдаг. Тэгээд энэ засгийн газар тэгээд нөгөө харьяалдаг яам энэ төр нь юу хийж ийсэн, яаж ийсэн энэ хариуцлагагүй байдал бас байгаа. За нөгөө талаас эргэцсэн орчны хувьд стратегийн үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ачаал хөдөлгөөний салбараа яг оновчтой болгоод тэр хуулиа баталчих асуудал бий. Нөгөө талаас бас Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачлаад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал баталсан. Энэ дотор бас ийм салбарууд гэдэг үндэсний аюулгүй байдлыг хангах чухал салбар гэдэг хүнсний салбар, Монгол хүний эрүүл мэнд ч гэдэг юм уу. Энэ бүх салбаруудыг оруулсан байгаамаа. Тийм учраас тусмаа энэ стратегийн ачаал хөдөлгөөний салбар улмаар
тэр стратегийн ачлуулттай ордод гадаадын төрийн өмчийн эсвэл төрийн өмчийн оролцоотой компани хувь эзэмшнэ гэдэг бол аль ч оронд стратегийн ашиг хөдөлгөөний салбарт байдаг юм асуудалтай. Тийм учраас энэ асуудлыг өнөөдрийн хүчинтэй үйлчилж байгаа Монгол улсын хуулийн хүрээнд дахиад хууль эрх зүйн очноо боловсронгуй болгоод энэ асуудлыг бол хязгаарлах, зохицуулах ёстой гэж ийм байршилтай байгаа. Арс намын бүлэг дээр бол тэр бидний санаачилсан хуулийн төслийг өнгөрсөн 7 хоногт одоо сүүлчийн хэлцүүлгийг яралтай гэсэн ийм шийдвэрийг бол гаргасан байгаа л гэж ингэж хэлэх байна. Баяр сайхан гишүүний хувьд бас за баярлалаа. Энэ чухал ач холбогдолтой асуудал яригдж байгаа. Монгол улсын үндэсний аюулгүй байдал. За ерөн эцсийн дүнд хэлэхэд Монгол хүний аж амьдрал, Монгол хүний сайхан амьдрах асуудалтай шууд холбоотой юм чухал асуудал байгаа юм. 1990 оноос ардсан нам чөлөөт эдийн засгийг сонгосон үзэл баримтлал дээр тодорхой заасан байдаг. Эдийн засаг бол чөлөөт эдийн засаг хувийн өмчөд тулгуурласан үндэсний одоо аж ахуй нэгж үндэсний хөрөнгө оруулагч, үндэсний одоо инженерийн капиталистуудыг одоо дэмжих ийм бодлого баримталж үдийн хүртэл явж байна л да 22 жилийн хугацаанд. Гэтэл яг өнөөдөр ялангуяа уул уурхайн салбарт одоо стратегийн ач холбогдол бүхий энэ ордууд дээр нөхцөл байдал ямар байна вэ гэвэл гадаадын тэр тусмаа хөрөнгө оруулалтаас гадна гадаадын засгийн газрын хөрөнгө оруулалттай компаниуд орж ирж байна л да. Тэгэхээр бидний нөгөө ардсан намын анханасаа барьсан үзэл баримталттай тэр чинь сөргөлдөөд ярьж байгаа байхгүй юу? Өөр улсын хөрөнгө оруулалтын эдийн засаг давмгаалахаас илүү тэрүүн дээр нь бүр гадаадын манай өмнөд хөршийн засгийн газрын хөрөнгө оруулалттай тийм компани жишээл одоо сая хааны гишүүн дурдлаа өмнө говийн Ялц компани 71% худалдаж авах асуудал яригдж байна л да. Тэгэхээр ганцхан Монгол улс бид энэ асуудлыг одоо ингээд санаачлаад явж байгаа юм биш ээ. Дэлхийн олон улс орн, уул уурхайн баялагтай олон улс орн эдийн засгийг хамгаалах, үндэсний эрх ашигыг хамгаалахын тулд ийм хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй хийд юм аа. Оросын холбооны улс бас 2008 онд ийм зохицуулалтаа хийжсэн мэлээ. Казахстан улс 2005 онд одоо стратегийн салбарт хөрөнгө оруулах хязгаарлалтын хууль эрх зүйн орчин актыг бүрдүүлж ирсэн байна лээ. Тэгэхээр бид өнөөдөр бас оройтчгүй байна. Өнөөдөр бид ер нь Монгол улсын уул уурхайн салбар эдийн засаг ямар нөхцөл байдалтай байгаа бол бүгдээрээ сайн мэдж байгаа шүү дээ. Тэгэд эдийн засаг асар их хурдтай өсөж байна. 17.5% гэж байгаа. За альбан бусаар 40% эдийн засгийн өсөлттэй гэж ярьж байгаа. Тэгээ бүр сүүлдээ сая жирийн эдийн засагчид энэ хөөсөн ийм эдийн засгийн үзүүлэлт байна гэдэг Монгол улсын засгийн газар өөрөө хөдөлмөрлсөн байгаа шүү дээ. Тэгэхээр яг бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд одоо стратегийн салбарт ялангуяа одоо нүүрсний олборлолт, нүүрсний том ордууд дээр дийлэнхийн одоо манай өмнөд хөрш мөн Австралийн компаниуд худалдаад авсан байна л да. Тэгээд дэлхийд Монгол улс хятадын хамгийн том нүүрсний нийлүүлэгч болсон гэсэн ийм зүйл яригдж байгаа. За хэдий олборлож тэр бол зөвхөн олборлоод хэл гаргаад хятадд удирдах асуудал яригдж байгаа байхгүй юу? Яг бодит байдал дээр тэр их гадагшаа гарсан нүүрсний баялагын үнэ хөлсөн тэр олон миллиард доллар Монголын хөрсөн дээр ерөөсөө буухгүй байгаа. Эргүүлээ тэр компани мэдл тэр хэл даваад шууд гадаад улс орны өөр компани их ашигын төлөө үйлчлээд явж байгаа. Тэгэхээр олон миллиард долларын валютын урсгал эргээд Монгол гараад явж байна. Монгол улсын эдийн засагт бууж байгаа нь маш бага байна. Би сая Монгол улсын нэг томоохон банкны эзэнтэй банкиртай хөрөлдлөө. За эдийн засгийн өсөлт Монгол улсын эдийн засагт банкны салбарт одоо эрг зүйл нөлөөлж гинөө гэж би асуулаа. Гэтэл одоо надад бол яг бодит байдлаа тухайн эдийн засагч юу хэлж гинөө гэвэл нийт энэ их валютын урсгалын дөнгөж 10% нь Монгол улсын эдийн засагт үлдэж байгаа гэж байгаа 10%. За тэр нь үлдэхдээ яаж үлдэж гинэ гэвэл тэр уул уурхайн салбарын тэр техник тоног төхөөрөмж худалдаж авахтал эргүүлээд тэр баялаг уух ийм зүйл хөрөнгө оруулалт хийдэг. Түүнээс ш одоо
Монгол улсын эдийн засаг, дээд бүтэц, барилга, орон сууц, за бусад салбарт хөрөнгө оруулж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр энэ манай нэр бүхий гишүүдийн энэ санаачилсан хуулийн төсөл бол яг харахгүй бид маш яаралтай ийм үндэсний эрх ашигла бодолцсон, үндэсний компаниудаа хамгаалсан, энэ чинь бас үндэсний компаниуд юм шүү. Үндэсний компаниудаа хамгаалсан ийм одоо чухал ач холбогдолтой хуулийн төсөл байгаа юм л да. Америкийн нэгдсэн улсын баруун эрхтүүд том бомбыг Арабын хөрөнгө оруулалттай компани худалдаж авах асуудал яригдахад Конгресс дээр жишээл зөвшөөрөөгүй байгаа. Яг зөвшөөрөөгүй бол яг үүнтэй ижилхэн хууль эрх зүйн орчин бол байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн эдийн засгийн салбартаа хязгаарлах яг одоо бидний ярьж байгаа энэ хуультай агаар нэг юм хууль байт юм байна лээ. Тэгэхээр тэр агуу том дэлхийн нэг номерын эдийн засаг өөрийнхөө эрх ашгийг удаа тийм хууль хийсэн байхад бид бол одоо хийх нь зөв зүйтэй гэсэн ийм байр суурийг манай ардсан намын бүлэгтэр санал нэгтэйгээр энэ хуулийг одоо цаг алдалгүй хэлцээд явах нь зөв зүйтэй гэсэн ийм байр суурь илэрхийлсэн байгаа. За ганц уул уурхайн салбар биш. Энэ стратегийн салбарын бүр нарийн ярих юм бол 15 6 салбар бай. Зүгээр одоо энгийнээс нь дурдаад ярих юм бол харилцаа холбооны салбар байна, хэвлэл мэдээллийн салбар байна. За эрчим хүчний салбар байна. Гэх мэт одоо зүйлүүд байна. За мөн цагуурд нөлөөлөх гэх мэт үйл ажиллагаа цагуурын эдийн хөгжлөгийн байгууллагын тэр зүйл хүртэл одоо бас орно. Ингээд ярих юм бол энэ задраад явах юм салбар байгаа юм. Стратегийн салбарууд нь тийм. За энэ тал дээр бас баццэгчийн хувьд харин эмэгтэйчүүд эмэгтэй улс төрчдөө бас ямар хөө байр суурь илэрхийлж байна вэ? Таны санаа бодлыг бас сонсъё. Тэгээд бүгдээ сайхан ярилцаад бас энэ хооронд манай үзэгчид бас энэ доор гарч байгаа асуултыг бас тав харж байгаа. Тийм ээ, тав хүн бас саналаа явуулаарай. Стратеги ач холбогдлын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гаргах нь зөв үү, буруу юу гэдэг дээр бас тав хүн манаас мессежээр бас бидэнтэй бас саналаа нэмэрлэж бас бидний ажилд бас үнэтэй хөнөмрөө оруулаарай гэж хүсэж байна. За ингээд таны яриаг сонсъё. Би одоо өнөөдрийн нэвтрүүлэгт оролцохдоо тэгвэл иргэн хүний хувьд, эмэгтэй хүний хувьд өөрийнхөө харж байгаа өнцгийг бас их ярил гэж бодлоо. Магадгүй над ч бодож байгаа олон бүсгүүчүүд байгаа. Тийм мөн одоо бас энэ талаар бодохгүй энэ уул уурхайн салбарч эмэгтэй хүний өөрийн амьдралын их хол асуудал байхгүй юу? Ер нь бол боддоор. Гэтэл төвнөөс илүү эрүүл мэнд одоо халамж үйлчилгээ боловсрол хүн сэтрэг гэх юм бол бидэнд их ойрхон асуудал гэдэг. Тэгэхээр яг нь ер нь бол биднийг ингээд намайг бол харж байхад бол энэ эдийн засгийн уул уурхайтын одоо баялагтаа суурилсан эдийн засгийн энэ бодлогыг бол 7 хэмжиж хийж нэг огтлох ёстой юм. Дандаа араасаа бол ийм асуудал дагуулдаг байгаа байхгүй юу? Өшөө нөгөө дээлхийг торгоо огтлоо хийцэн. Тэгэл дараа нь одоо түүнийг одоо зүйсэн одоо материал гэдэг бол яаж одоо харагддаг вүлээ? Огт одоо огтлогдоогүй материал яаж харагддаг гэдэг дээр бол бас магадгүй энэ бол нэг хүйсийн одоо ялгаатай бидний асуудалд хандаж байгаа өнцөг байж харагдаж нэг болох юм. Ер нь тэгэхээр асуудалд хандахдаа сайн одоо судалж үзэхгүйгээр бараг одоо хүчээр тэр Айманхоо Майнс ОТ одоо тэр юу гэдгийг ТТ гэдэг 5-7 өдрийн чинь бол асуудлыг миний өнцгөөс харахад бол маш хурдан хугацаанд их хүчээр шийдсэн. Тэгээд энэ одоо өнөөдөр асуудал дагуулж байгаа асуудал нь бол мэдээж тэр нөгөө асуудалд нөгөө хурдан хандвал яаддаг үлээ тэр л одоо эрсдлээ өөрөөл одоо энэ Монгол улсыг хүнд байдалд оруулаад байгаа энэ асуудал харагдаад байгаа. Тэгэхээр одоо өчигдөрхөн бас ярьж илээс энэ төсвийн өрийн асуудал бас л би хөөсийн ялгаатай өнцгөөс харах юм бол эмэгтэй хүмүүс бол төсвийг харин одоо манай Монгол улсын өрийн асуудал биш авлагын асуудлыг би ярмаар байгаа байхгүй юу. Гэтэл Монгол улсын өрийн асуудал одоо хэдэн дээр болчлоо гэдгийг бол зарлж агчсан юм. Тэгэхээр энэ засгийн газар маань одоо ер нь яг юу хийгээд байгаа бол ер нь ойлгоход айгүй хэцүү болчиход байгаа. Тэгэхээр сая манай гишүүдийн маань ярьж байгаа тэр стратегийн одоо ач холбогдол бүхий салбар гэдэг маань ер нь би эцэцтэй бол Монгол хүний аюулгүй байдлын асуудал. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын асуудал, үндэсний аюулгүй байдлын асуудал тавигдах тэр асуудал бүр бол стратегийн одоо ач холбогдол бүхий салбар бодлого байх хэвээр. Тэр нь явж хүний л одоо аюулгүй байдал гэж байх хэвээр. Тэгэхээр би бас одоо энэ уул уурхайд хэтэрхий их одоо тийм
одоо уул уурхайн одоо сэдв их өргөн өндөгдөж энэгээрээ л одоо манайх бол их үндэсний баялгаа бүтээч хэмээр яриад байгаад бол жоохон шөмжлөлтэй ханддаг. Ийм одоо улс орон байгалийн баялгаа ашиглаад улс орныхоо асуудлыг төгс шийдсэн, хөгжлийн асуудлыг төгс шийдсэн улс орон гэдэг бол байна. Миний өнцгөөс харахад бол тэр одоо Саудын Арабчны баян ч гэсэн өнөөдөр тэнд ядуу баяны ялгаа бий болчихсол байж байна. Нөгөө хүмүүсийн амьдрал дээшлэггүй байж лэн Арабын улсууд одоо үндсэндээ юучгүй болсон. Тэр одоо сэндийцэн газар одоо юу ч хэрэглэх одоо боломжгүй газартай л одоо үлдсэн, амьдрал сайжраагүй. Тэгэхээр энэ маань өнөөдрийн цаг үед амьдарч байгаа бидний асуудал биш. Би бол илүү их хойч үедээ бид нар юу үлдэх ёстой юм бэ гэдэг. Тэгэхээр нөөцөө задлсан ч гэсэн энэ чинь багаар шаардлагатай зүйлд одоо задлаад энэ хөрөнгийг бол үр ашигтай явуулахгүйгээр гинтгэл энд одоо энэ стратегийн ач холбогдол өгөх 15 ордыг ийм одоо улсын төсөөний хөрөнгөөр ингэж их нээчгээд тэгээ тэрийг бүгдээр ингэ ямарч бодлогогүйгээр ингээд 50 туусны харгаагаар энэ гадаадын хөрөнд нөгөө хуулийн цорхойг нь ашиглаад энэ гадаадын хөрөнгө оруулагчид худалдах 8-аар одоо монголчууд одоо хувьдаа энэ байдлыг ашиглаж баяжчих ч гэдэг юм уу ийм одоо шудраг ус байдал бий болоод байгаа юм л да. Энэ одоо их гадагшаа явж байгаа энэ буруу урсгалыг зөв голдролд нь оруулах хамгийн зөв гарц нь бол одоо энэ хууль батлагдсанараа бас эргээд Монголын ард түмэнд ашигтай болж чадна гэж бодож байгаа. Ер нь яг зүгээр аливаа хуу хүмж бай, өргөж бай. Амьдрах арга барил орчин гэж байгаа л та. Тэгээд тэрний нийлбэр нь жишээлбэл тусгай тогтсон үндэслэхээр тухайн үндэсний өөрийнх нь одоо онцлог газар зүйн байршил, хүн амын тоо гэдэг зах зээлийн хэмжээ хэлдэг. Энэтэйгээ уялдаад тэгээд артист үндэсний аюулгүй байдал тэр үндэсний аюулгүй байдлаа хангах ямар стратеги хэрэглэх ёстой юм бэ? Тэгээд тэр нь стратегийг дахиад задраад стратегийн ач холбогдлохыг салбар гэж ингээд явж байгаа энд асуудалтай. Тэгээд яг энэ дээр энэ гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг бид бас ялгаж залгах ойлгох хэрэгтэй юм шиг байна. Одоо салбар болгонд гадаадын хөрөнгө оруулалт гэж дэмжиж явах хэрэгтэй юм уу? Ер нь тэгээд нийтлийн утгаараа Монгол улсад ашиггүй байх юм бол цаахал оруулах хэрэгтэй юм уу гэдэг асуудал энэ бол өнөөдөр анхаарлын зэгт ирж байгаа юм л да. За яг ашигт малтмын салбар дээр хэлж байхад зөвхөн өнөөдрийн байдлаар бол хамгийн ихний ордныг оюутлогын орд яг сайн ч муу ямар ч байсан гэрээ байгуулагдсан. Тэгээд гадны хөрөнгө оруулалт орж ирээд ингээд байж байна. Гэхдээ оюутлогын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах хөрөнгө оруулалтын гэрээ хийгээгүй байхдаа бид ямар ч өргөл байсан л та. Тэгээд гэрээ хийгээд тавьсан чинь одоо бол яг цаг минутаар өөр тооцоол явж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бас гараж хөндрүүлээд хэлчих юм бол ламбард нь тавьсан гэдэг. Энэ асуудал бол бас төсөө орчинтой холбоотой асуудал бий ашиглалтын лицензээ гэрээ байгуулаг байж өгөө тавьсан ч асуудал бий. За гэрээ байгуулахдаа одоо өнгөрсөн 20-р зуунд Африк орныг байгалийн баялагтай хамт ингээд төлөвлөсөн гэрээний загвартай их төстэй загварыг мэдсэрэж өршин зүтгүүлсэн асуудалч бий. Тэгээд ер нь яг нэг алдаж болно л доо. Гэхдээ дахиад алдах юм бол их том асуудал авчрах гэдэг. Ингээд өнөөдөр бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал энэ бүхэн бол зөвхөн төр засгийн биш Монгол улсын иргэн бүрийн анхаарах зэг юм болж ирж байгаа гэж. За энэ дээр ер нь бол бас төрийн бодлого байсан уу гэж байсан үргэлжилж ирсэн. Жишээлбэл стратегийн ордуудад ард түмэндөө давуу эрхийн хөвцөө эзэмшүүлээ гэдэг. Ийм бодлогыг жишээлбэл арцнаа багт тавьж ирлээ л да. Тэгээд хөвцөө эзэмших гэдэг чинь жишээлбэл тийм ээ хөвцөө эзэмших. Стратегийн ордод хөвцөө эзэмшиж байгаа хүн гэдэг чинь тэр ордыг ашиглаж байгаа компани үйл ажиллагаа нь хэлтэй. Тэгээд компани үйл ажиллагаа ил тод байх тусмаа Монгол улсад хэрэгтэй гэл гэрчээтэй ийм бодлогод бол явж ирсэн. Тэгээ энэ дээр бас түрүүн Батцэг тэргүүн хэлсэн эмэгтэй хүний байр суунаас ингээд харахад тэгээд одоо
улсын дэвсгийн хөрөнгөөр хайгуул хийцэн. Стратегийн 14 он. Тэгээд үндсэн хуулинд ер нь аль орны үндсэн хуулинд бол газрын хэвлэлийн баялаг ард түмэх гэдэг хаад бас л лиценз гэдэг юм хэн одоо ингээд авчдгийг авчаад яагаад ингээд бус зарж үрээд төрүүлээд эзэмшээд нэртэйж явчихдаг ингээд энэ бас тийм хуулийн дээгүүр бас ёс зүй эрх зүйн хэм хэмжээ гэж биелдэг. Ийм юмнууд бол байсаар байгаа. Тэгээд энэ 4 жилийн хугацаанд уг нь бол тэр нэг стратегийн 12 орчим ордын төрийн эзэмшлийн хэмжээг тогтоод Монгол улсынхаа одоо баялагт нийт нөөцийг бүрдгээд тэгснийхаа дараа одоо шил дистралтай олон улсын хөрөнгөний бирж дээр ашиглах шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгож явах. Ийм л шийдвэрийг 6-7 онд гаргасаар юу ч хийв. Тэгээд нэг оюутлогын гэрээгээ яриад тэр ч одоо хүний бичсэн гэрээг ер нь бол одоо жишээлбэл би хувийн компанид байхдаа бол англи Япон хэл дээр зөндөөл гэрээ хийж 20-30 хуудасч байсан. Яг шаардлагатай бол нэг шин суугаад уншдаг л байхгүй. Тэгээд тэрийг л магтаал яриад байсан. Тэгээд энэ 2 жил одоо жишээлбэл юу ч хийж байгаа, юу ч болж байгаа гэдэг энэ л асуудал байгаад байгаа. Эдийн засгийн өсөлт байгаа нь үнэ. Гэхдээ энэ дээр бас л бодох ёстой асуудал байгаад байгаа. Үгүй эдийн засгийн өсөлт гэдэг юм бол ягаад иргэдийн амжилтаар дийслэх байна гэхээр гол асуудал энэ төр муу байна. Тийм төр муу байна. Эсвэл эдийн засгийн өсөлтөө бүртгэж байгаа тэр нь асуудалтай байна гэдэг. Зүгээр яг шууд ингээд хоёр харахаар бол юмны үн өссөн байдаг. Юмны үн өснө гэдэг чинь энэ стакан жишээлбэл 10 төгрөг байсан бол 100 төгрөг болохоор 10 дахин болчихно тийм ээ. Тэгэхээр зэрэг дотооддоо нийт үйлдвэрлэж байгаа үйлчлэгээ үйлдвэрлэлийн үнд орж байгаа. Энэ нэг асуудал байна. Дараагийн асуудал нь түрүүн гео сайхан гишүүн хэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт одоо тоногдох хөрөнгө байр байшингаар орж ирээд тэгээ хамгийн ихний ээлжинд жишээл анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа гэж үгүй шүү дээ. Тэгээ оюутлогын гэрээн дээр. Тэгэхээр мөнгөөр авдаг байхгүй. Тэгэхээр мөнгөөр аваад явчихна тий. Тэгэхээр энэ бүхнийг бол бид бас бодолцох хэрэгтэй. Тэгээд зүгээр шилбэл дээр стратегийн 15 ордоос ганцхан 5 толгойн одоо нэг коогч нүүрснийхаа за 80 орчим хувь нь үлдсэн үү? Одоо 70 орчим авч байна уу? Тэрний жишээл 20% одоо иргэдтэй өглөө. Тэгэхэд хамгийн бага за яарах юм бол иргэд 1 сая төгрөг 172 ширхэг хувьцаа 1 сая төгрөгөөр солиод авчулна. Дахиад нэг 20% нь олон улсын хөрөнгөний бирж эсвэл өөрийнхөө хөрөнгөний бирж дээр тэр онлайн сүлжээгээр ингээд борлуулах тэр үедэн зарахтуул жишээлбэл сая төгрөгийн хувьцаа нь 3 сая төгрөг болох. За нэг айл 5 ам бүртэйг бол 15 сая төгрөгтэй болох. За эсвэл хувьцаагаа аваад өөр жил болгон баялаг бүтээсний дараа ноогдол ашиг аваад явах. Ноогдол ашиг авахаас гадна хувьцаа чинь бас барьцаа болох байхгүй. Ингээд жинхэнэ одоо зах зээлийн нийгэмлэл ингээд ороод явах ийм боломжууд жишээл ганцхан орд ирэхэд л байгаа байхгүй. За ер нь бол хөгжтэй орн тусмаа боловсруулах үйлдвэрлэлийн салбар, үйлчлэгээний салбар хөгжсөн дээр нь сан хөрөнгөний зах зээлийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүнд асар их хувь эзэлж байгаа л та. Тэгэхээр зүгээр нэг 90-аас хэрэгтэй хэрэггүй бараа авч ингэж ажиллаж яхаар баг хувьцаагаар байлгаж ирсэн жишээл үнцэнтэй баг жишээ тий. Тэгэхээр энэ чиглэл рүү бид явах ёстой гэж ингэж ойлгож байгаа юм л да. Баяр сайхан гишүүний хувьд саний гавь гишүүн ярьсан байна. Тэгэхээр яхахгүй эдийн засгийн өсөлт жирийн Монгол айлын хоолны тоонд нь яаж бууж гинэ гэдэг л одоо үзүүлэлтээр эдийн засгийн өсөлтийг тооцох ёстой. За яг одоо бодит байдлаар ярих юм бол манай Чингэлтэй иргэд би бол одоо Чингэлтэйгээ сонгогдсон гишүүний хувьд амьдралыг одоо бодитол дамжуулж энэ зөнгөлтлөгцөөр ярина. Улам одоо махны үн өсөж байна. Иргэдийн орлого буурч байна. За эсэргээр нь төрд албааж байгаа хүмүүсийн цалин өсөд байдаг. Яг хуваараа бизнес эрхэлж байгаа улсуудын эдийн засгийн дарамт инфляц гэх зүйл одоо асар их нөлөөлж штэ. Тэгээд иргэд маань урд нь нэг эл мах авчдаг байсан бол энэ нь одоо өнөөдөр 500 г болж байгаа жишээтэй. Талхаа одоо грамлж авч байгаа жишээтэй. Энэ бол одоо маш их ноцтой үр дагавар авчирч байгаа юм л да. Тэгэхээр сая түрүү манай Батцэг тэргүүн дурдж ярьлаа. Энэ байгаль орчны асуудал дээр бол асар онцгой анхаарах хэрэгтэй гэж. Үнэхээр Монгол улсад ямар компаниуд үйл ажиллагаа явуулаад байна гэдэг асуудлыг зүгээр би энгийн одоо зүгээр жишээ баримт хэлж ярмаар байна л да. Гадаадын хөрөнгө оруулагч бол хамгийн гол зорилго бол оруулсан хөрөнгөө нөхөх, ашгаа олох. Ашгаа олсны дараах асуудал бол үндсэндээ хамаагүй байд юм байна
Гэтэл дүгнэлтийг би зүгээр сая Киргиз улсад жишээл ажиллаж ирж байхдаа тэнд нэг зүйлийг олж харлаа. Синтера Голд гэдэг компани Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг. За тэр компани Киргизэд бас мөн Комтор гэдэг маш том алтны ордыг эзэмшдэг юм байна. За маш их одоо өндөр уулын бүсэд холбоорлолт явуулдаг. За тэнд мөнх цас бол одоо Киргиз улсын үндэсний баялаг нь мөнх цаснаас олон гол ихэ авч байгаа. Олон одоо 5 сая хүнийг ундаалж байгаа. Төв Азийг ундаалж байгаа. За тэр өндөр уулсаас усж байгаа тэр сайхан гол гойр хөмөр нь бол маш их олон хүмүүсийг хоол хүнсээр хангаж услахаатай газар тариалан эрхэлдэг ийм зүйл байд юм. Гэтэл тэр Комторог бол олборлсон одоо хамгийн сүүлийн шлак овоолго шороогоо тэр мөнх цасн дээр авчид хасгачдаг юм. Энэ бол эргүүлээд тэр мөнх цасчин цас дээр хар шороо яхад нарны туяа тэр хар шороонд энерги хэмжээгээд эргүүлээд мөнх цасыг хайлуулдаг. Ийм одоо экологийн ноцтой аюул учирсан байна. Киргизийн нөхдүүд одоо надтай байгаль орчны талаар санд бодлоос өлцөхөд ийм ноцтой зүйл болж байна гэдэг асуудлаа ярьсан. За нөгөө төгөр Киргиз улсад хэмжээний ураны олборлолт явуулж ирсэн байна. Ураны олборлолт. За ураны олборлолтын хамгийн сүүлчийн шатны одоо хаягдл шороог бас мөн овоолго хэлбэрээр тийм далан бариад орхисон байт юм бэ. За энэ далангийн чанар нь муудаад бороо хуруу ихтэй жил тэр уулын цас ууж байгаа үед тэр далангийн сэтлэг хаял. Далан сэтрээд явах юм бол тэр доод одоо хүндэд амьдарч байгаа олон сая иргэдийн аюулгүй байдал эрүүл мэндэд нөлөөлөх ийм одоо боцтой зүйл байт юм байна л да. Тэгээд хамгийн гол нь ураныг олборлоход радиац буюу одоо цацраг эдвэрт ийм одоо хортой зүйл ажиглагддаг. Энэ нь явж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд одоо сүргээр нөлөөлдөг. За нөгөө зүгээр Арева гэж бас компани байна л да. Арева бол Африкт мөн ижил одоо ураны олборлолт явуулдаг. Нэгэр улсад ураны энэ өдрийн олборлолт хийж байсан. За иргэд нь хамгийн сүүлд нь хэн хохирсон байг бол зүгээр жирийн иргэд хохироод үлдсэн байдаг. Улс нь хохироод үлдсэн байдаг. Ашиг орлого байгаа үед зүгээр гадаадын транснационал төв донсон том корпорациуд ашиг хийгээд явуулсан байдаг. Гэтэл өнөөдөр тэр Арева манад бас гүний уусган шингээ аргаар одоо уран олборлоод үйл ажиллагаа явуулаад эхэлж байна. Сая өнөөдөр Улаанбаатар хотод 129 худгаас гүний усны шинжилгээ аваад үзэхэд 2 худгаас нь ураны илэрсэн байна шүү дээ. За үүнийг одоо би шууд тэр компанид олж ярьж байгаа юм биш. Гэхдээ уран гэдэг чинь цацрагт эдвэрт байц гэдэг чинь маш их хамгийн хортой зүйлийг л одоо хэлмээр байна л да. Фукушимад атомын цахилгаан станц осолцсны дараа гасар хэмжээний радиоактив цацрагтай байц одоо агаар мандалд хөрс усны цацагдсан байдаг. Токио хотын унтны карантин усны хүртэл илэрч байсан шүү дээ. Гэтэл тэр Япон гүрэн ямар их одоо ноцтой байдал бий болсныгоо зарлаж асар их хөрөнгө зарж арга хэмжээ авсан байдаг. Гэтэл одоо өнөөдөр Монгол улсад тэр ураны усанд уран илэрсэн байдаг. За энэ бол яг байгалийн гаралтай байж болно. Нөгөөх нь бол өнөөдөр Монгол улсад радиоактив бодис ашиглаж байгаа олон одоо байгууллагууд байна. Эрүүл мэндийн байгууллагаас хавдар эмчилгээс ахуулаад шинжилгээ ухааны байгууллагууд цөмийн хурдсгуур хэлбэрээр ашиглаж байна. Энэ бүх газруудын тэр цөмийн бодисын тээвэрлэлт, хяналт, хадгалалт одоо ямар байгаа гэдэг асуудал бол өөрөө маш их чухал болчиход байгаа юм л да. Тэгэхээр цаашид бид байгаль орчны асуудал дээр энэ уул уурхай гэхээсээ илүү тэр сөрөг үр дагаврын одоо маш их одоо юмгаа тооцож байх хэрэгтэй гэдгийг л одоо дурдж хэлмээр. Тэгээ би энэ баярын гишүүний бас ярьсан дээр бас нэмж ярмаар байна л да. Ер нь байгалийн баялагаа ашиглаад төгс хөгжлийн асуудлаа төгс шийдсэн улс орн байдаггүй жишээ бол их олон улсууд байна гэж баярын гишүүн ярьлаа. Тэгээ би бас өмнө говийн цогтоовоо дээр очиж исэн. Өмнө говь аймгийн Долон цогтоос өмнө дээр очиж исэн. Урагшаага бол хан богд руу очиж исэн. Тэгээ яг цогтоовоо дээр очиход бол сумын иргэд бол хамгийн дөрөнд ярьж исэн юм бол ерөөсөө үнэхээр одоо 2 метрийн
хооронд бол бие биенийг харахгүй тийм тоосчлт бол байгаа байхгүй. Яг цогтойгоо сумын чи яг дэрэгдэн ерөөсө 3-5 км-ийн зайтай тэр energy resource гэдэг компани бол бас олборлолтой хийгээд байж идэг юм лээ. Тэгэхээр сумын төвөөс бүр хэдэн 100 жилийн өмнө байгуулагдсан тэр сумын төвтэй зэрэгцээд ингээд уулуурхай ашиглана гэдэг бол яг олзуурлалт хийн гэдэг бол тэр сумын иргэдийн амьдралыг үндсэндээ бол шууд байхгүй болгож байгаа байхгүй. Тэгээ тэнд бол уушгины өвчтэй асар их олон хүмүүс байна. Бүгд маск зууж байгаа. Тэгэхээр Монголын энэ сайхан уудан тал нутагт одоо монгол хүн болж өсчөөд хүмүүс бол одоо масктай амьдрах юм байдалд орж байгаа байхгүй. Тэгээ тэр асуудлаа ярьж байна. Тэгэхээр энэ ер нь бол хаана одоо нөгөө хяналтгүй засгал байна уу, тэр сул засгал байна уу, тэнд тэр үндэстэн дамсан корпорациуд одоо ирж тэр энэ ловра хичээл явчихдаг юм байна л да. Тэгэхээр би бас хоёр гишүүнтэйг нэг юм сонссон, энийг бас үний юм уу гэж үзэх гээд байгаа. Гэхдээ миний ярилцсан хүмүүс бол маш сайн судлаач, стратегчд, улс үндэстний бодлогыг тодорхойлдог ийм гадаадын хүмүүс байсан. Тэгэхээр ер нь энэ үндэстэн дамсан корпорациуд энэ аль их ашигт малтмалтай энэ байгалийн баялагтай ийм улс ядуу бууруу орнууд руу хурч очоод тэгээд тэр нөөцийн тогтоогоод түүнийг одоо өсгөж одоо дэлхийн одоо зах зээл дээр асар том өсгөж түүнийг худалдаад тэр одоо ховцаа гэдэг юм уу нэгжээ худалдаж аваад түүгээрээ бүх ашгаа олж аваад дараа нь одоо жинхэнэ тэр нөгөө олзуурлах ажил нь бол үнэхээр их зардалтай, үнэхээр их хөдөлмөр шаарддаг. Тэгээд тэрнийхээ эцэст бол багахан хэмжээний одоо ашиг олж авдаг. Тэгэхээр энэ хамгийн их мөнгө хийгээд байгаа энэ улсууд ч юм бол засгийн сулд ороо газрын засгийн газартай ажилладаг. Тэр сулд хяналтгүй засгийн газрын тэр одоо хүмүүс бол энд үүгээр энэ одоо бодлогогүй энэ улс төрийн харгаагаар болоод хүмүүс нь ядуураад тэр цөөхөн хүмүүс баяждаг. Тийм учраас танаа оюу толгойн гэрээ ч юм бол ерөөсөө одоо та нар 9% ашиг надад харагдж байгаа. Магадгүй жилийн дараа наадах чинь 0% ашигтай болж магадгүй шүү гэх. Тэгээ би энэ талаараа бол бас сэтгэл зовоогүй зовсон хэлсэн хүмүүстэй уулзсан. Энэ хүмүүс ингэж ярьж байна гэсэн үндэ сонсоогүй. Дараа нь тэр цогтойгоо суманд очиод засаг даргатай нь уулзаад ингэж ярихад бол үнэхээр тоогч байхгүй. Тэгээ наашаа бүр өмнө говь аймгийг бол асар их том одоо хоёр толгойтой их баян аймаг очихоор хөрөх чинь ажиллахгүй, өдөр нь гэрэл байхгүй. Шөнө нь болохоор зэрэггүй маш их үнэтэй тэр бас л нэг хоёр их хурлын гишүүний компани нийлүүлдэг гэсэн тэр захиргааныг цөөхөн хугацаанд нийлүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аймаг чинь бол одоо тэгэхээр аль урд одоо манай Монгол улсын урд хязгаарт байгаа бүр цаашаа нөгөө ашиг нь гардаг ийм газрын одоо баялагийг энэ Монголын бүх одоо хойд хэсэгт байгаа Сэлэн, Төв аймаг дорнод одоо хинтийч гэдэг юм уу эдгээр бол тэндээс ашиг хүртэн ингээд хувьцаа тэндээс ашиг болоод бүгдээрээ тэнцүү хүртчихин эдгээр гэдэг ийм ойлголтоос илүү харин яаж манай бүс нутаг манай аймаг хөгжих вэ гэдэг өөр одоо бодлого руу орохгүй бол энэ өмнө гой аймаг бол ерөөсөө энэ төрийн буруу бодлогын үлгэр жишээ боллоо л гэж би бол харж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг үнэхээр энийг бол ашиггүй гэж одоо хүмүүс хэлж ирсэн. Тэгэхээр яг ингэж одоо бизнес хийдэг тэр Риотенто бол бүр яг тэр одоо үндэстэн дамж энэ усыг сөөрүүлдэг одоо компани чинь бол Риотенто шүү гэж одоо олборлт явуулж байгаа хувьцаа эзэмшигчтэн л одоо ийм дүгнэлт хийж байгаа. Дэлхийн нийт бол одоо Монгол бол онш тавьсан байгаа шүү дээ. Би бол одоо санаж байна 2007 онд Германы Бундестагийн гишүүд Монгол улсад ажиллаж байсан. Тэд бол шууд ярьж байсан. Танах бол эдийн засгийн алуурчтай байгуулжээ гэдэг. Тэр бол тэр гавь гişүн бас ярьж л да өөр хар үгээр ярихад одоо ламбард юм тавьсан шиг болоо гэж хэлсэн шүү дээ. Та бүр нэг хатуу үгээр 2009 онд нэг судалгаа хийжсэн юм да. Тэгэхээр одоо 2020 онд ногдол ашиг авч эхэлнэ. Тэгээд одоо тэр хүртэл одоо өөр хүн төлөвцөр аваад 63 жилийн дараа жинхэнэ одоо ашиг авч эхэлнэ гэсэн ийм төрлийн судалгаа харагдчихсан. За яг хөө ер нь зөвхөн тэр эдийн засгийн алуурчдын гар хөл гэдэг тэр номыг одоо бүгд уншсан байх нэлээд хүмүүс олон хүмүүс уншсан байх. За тэр үл юу яаж нэхэр ерөөсөө ашигтмалтмалаа ашиглаа татврын орлого авах ногдол ашиг авахаас өмнө өөрийн хөвлөсөнд орчин гэсэн ийм л асуудал шүү дээ. Тэгээд тэр одоо хууль руу явах нь явцсан байна. Эхэлсэн байгаа. Гэхдээ бас монголчууд Монгол улсын улсын хурлууд жишээлбэл
сайн тогтоолыг гаргаж өгсөн шүү дээ. 57 дугаар тогтоол. Ашигны хөнгөлөлт 51 байсан шүү. За тэр нь хамгийн гол юм тэр зээлийн хүлээсэнд орохгүй байх юм хийж өгсөн байхгүй. Тэр нь үгүй нэхээр 34% баялагын хийцэн байж худалдаж аавна гэсэн юм байхгүй шүү нөхдүүд нь. Хөрөнгө оруулалт бол зээл биш жинхэнэ одоо өөрөөсөө оруулсан хөрөнгө оруулалт байх шүү гэдгийн асуудлыг хийж өгсөн шүү дээ. Тэгтэл тэрийг сонсоогүй тэр тогтоолыг хэрэгжүүлээгүй явснаас хойш болоод асуудал үүссэн байгаа. Зүгээр яг ер нь бол өнөөдөр 21-р зуун манай монголчууд жишээлбэл босрлынхоо төвшнгөөр тийм ээ одоо нийт хүн амын жишээлбэл 80-90% нь одоо шил босралтай тэгээд арчилсан орн хууль дийлдэг орн тийм учраас энэ төсөл өөрөө маш их том төсөл тийм одоо шилбэл цэвэр ашиг нь өнөөгийн ханшаар одоо татвар төлөхийн өмнөх ашиг шүү дээ цэвэр ашиг нь 200 орчим тэрбум доллар байгаа ойролцоос нь тооцоогоор тэгээд ингээд үзэхэд бас тэгээ нөөцийг бүрдүүлэхгүй байгаамаа. Тэгээ яхад нөгөө талд нэг 55% ашиг, манайх нэг 45-аас 50% ч юм уу ашиг авах байж байгаа. Тэгэхээр 5 тэрбум доллар бол яаж юм гэхээр зүгээр зээлийн хөрөнгө авчирч игээд зээлийн хүлэн жил болгон 10-аас 12%, 34% худалдаж аваад 800 сая долларын өртөө эхлээд дээр нь 250 сая доллар зээлээд хөрөнгө оруулалтаа дахиж 5 анхны хөрөнгө оруулалт гэдэг бол яхны хөрөнгө оруулалт хийчихэд дараагийн хөрөнгө оруулалтаа бол татвар төлсөний дараа төр татвараа төлсөний дараах ашгаасаа хийгээж явах ёстой юм хязгаарлалт барихнаас болоод хөрөнгө оруулалт нь нэмэгдэх юм бол нөгөө 34% өрчин нэмэгдээд их жишээтэй иймэрхүү зүйлүүд гарцсан байгаа ер нь үү те тэгээд зүгээр өнөөдөр за зэсийн орд алтны орд хоёр нь ойролцоо төстэй л дээ. Тэгээд эндээс төрдөл хоёр төрлийн орлого орох хэвээр нэг нь татвар нэг нь бол нөгөөх нь бол ноогдол ашиг эзэмшиж байгаа хувийнхаа хэмжээгээр ноогдол ашиг авдаг. Энэ дээр ер нь ойролцоогоор 70 орчим хувь нь бол татварын орлого 30 орчим хувь нь бол ноогдол ашиг. Тэгэхээр 70 орчим хувийн орлого бол орохоор байгаа татвараараа. Гэхдээ энэ дээр бас асуудалтай. Манай цэцэг ч юм уу эсвэл алтыг борлуулсан орлого хаанч юунч зардуулж болно гэдэг асуудал бас ойлгомжтой. Хажуугаар нь биднүүд нөгөө нэг өндөр хүүтэй хөрөнгө оруулалтын өөр хэлцээ учраас тэр чинь тэгэж явна гэж. Тэр 2022 он хүртэл биднүүд нэг 3-аас 3.5 тэрбум доллар ноогдол ашиг зөвхөн ноогдол ашигаас төлөөж яваад байна. Тэгээ 30 дахь жил дээр дахиад нэг 4-500 сая доллар ноогдол ашигаас төлөөж яваад. Татварын орлого бол бас ороож явах юм аа гэж. Ер нь бол яг 21-р зуунд ийм гэрэл хийх шаардлагагүй байсан. Тийм. Хэдийгээр ашиг томтомлын төрлөө ашиг томтомлын лицензийг төрүүлээд өгсөн ч гэсэн чинь буур сайхан хэлэлцүүлээд нэг сарал одоо байх тул жишээлбэл хангалттай юм гарчаар байна. Эсвэл улсын хурлын 57 дугаар тогтоолыг дагуу хийцэн бол бас боловсон тийм. Тэгээд энэ дээр нэг асуудал байгаа байхгүй. Хамгийн гол нь биднүүд улсын хурлын 57 дугаар тогтоолыг гаргаж өглөө гэж байна тийм. Тэгээд 34% шууд авах. Оройвол манай ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа компани олон улсын хөрөнгийн бирж дээр гарахад тэр компани одоо 80% нь манай оюутлогын баялагтай холбоотой байх юм бол 80%-ийн 34%-ийг шууд авах. Гэтэл өнөөдөр юу болсон гэхээр тэнд нь ерөөсөө хувь эзэмшээгүй. Өнөөдөр Монголын оюутлогын компанид 34% эзэмшиж байгаа. Энд зардал гарч байгаа компанид 34% эзэмшиж байгаа. Гэтэл юу болж байгаа нэхээр президент дугаарвал яг одоо хийдэг юм хийцэн. Яаж хийсэн бэ гэхээр Аймхоо Майнз гэж компанийхаа 51% жишээл 4 тэрбум гаруй доллараар 90-т зарчиж байгаа. Тийм. Тэгэхэд биднүүд өөрөөр аль хэдийн 1.2 тэрбум доллар өртөө эхэлж байгаа. Тэгэхээр юу болж байгаа нэхээр зүгээр л ашиглалтын лиценз гэдэг тэр цаасыг л тийм өндөр төрүүлж чадчих шүү дээ. Тэгэхээр бол энэ бол яг л одоо төрөүний ярьдаг тэр одоо зээлийн хүлээсэнд оруулдаг. Энийг бол бас эдийн засгийн алуурчд гэж илэрхийлэл байгаа. Ийм одоо загвар бол бас оюутлогоор бол байгаа. Гэхдээ энийг Монголын ард өнөөдөр бүгдөө мэдж байгаа юм чинь ингээд засгийн алтны дэлхийн зах зээлийн үн бас аштайхан байна. Хөрөнгө оруулалтаа оруулаад юмудаа хийж авч жагаад
сайхан ярьж сууж байгаа. Засаадах боломж байгаа. Ягаад гэвэл ярьж байгаа гэдэг чинь бас чухал асуудал. Улсын хурлын 57 дугаар тогтоол гарсан. Гэхдээ энэ харамсалтай юм нь өнөөгийн ерөнхий сайд нь Монгол улс дэлхийд даяар улсын хурлын 57 дугаар тогтоолыг чинь хэрэгжүүлсэн юм аа гэж зарлаа зогсчихсон. Тэрнээс нь болоод биднүүд огцруулалтаа хүртэл толсон шүү дээ. Гэхдээ яг тэр хууль биш. Тий. Ер нь бол ийм асуудал үүссэн байгаа л гэж ингэж хэлэх байна. Тий. Түрүүн бас гадны улс орнуудын жишгээс ярьж байсан л да. Манай үзэгчдээ Самалын далайн дээрэмжлэгээ сонсч байсан. Тэр Самал улс чинь бас л нэг гадрын тас одоо ийм гадрынхаа нөөц баялгаар бас ийм одоо ихтэй орон. Тэр одоо Америкийн нэгдсэн улс, Канада ч юм уу ийм одоо бас улсуудын хараанд ороод гадрынхаа баялагийг бас ингэж одоо хуулж түнхэж дуусаад сүүлдээ ардаа өөрөө ирэхгүй ард түмэн одоо дээрэмж болсон. Ийм бас нэг эмээлтэй хувь заатай болсон юм л дээ. Энэ үечлээ иймэрхүү бас яг одоо бидний одоо яриад байгаа зүвч нь л одоо наадах байхгүй. Сомали. Ерөөсөө одоо манай тэнд бол далайн дээрэмч юм чинь энд бол нинжа болж байгаа байхгүй. Тэгэхээр бид бол яг энэ замаар яг тэр замаар өмнө гоёс тий. Өөрөөр гацрын дор байхад нь ашиглах эрхийг аваад аль хэдийн үнд цаасаар зарцсан. Тэгээд уг нь тэр тийм юм руу явчихсан. Хүн бол амьдралдаа алдаж болно. За байгууллагаас буруу улмаас алдаж болно. Монгол улсын засгийн газар алдах хэрэг байхгүй. Монгол улсын төр тэр тусмаа алдах хэрэг байхгүй. Нэг удаа алдах хэрэг байхгүй. За төр бол алдаж байсан. Одоо жишээл 1937 онд Монгол ардаа хувьсгалтаа олон иргэдийг хаягдуулчихсан. Энэ бол төрийн алдаа. Энэ алдаагаа дахиж давтахгүй байгаа. Энэ утгаараа төр бол нэг ч удаа алдах ёсгүй. Ялангуяа уул уурхаан салбарт оюут толгойд бол алдаатай гэрээсэн. Энэ бол бидний хойч үе бол энэ асуудал дээр яг тухайн үеийн энэ гэрээ байгуулж байсан засгийн газарт бол ямар ч тохиолдолд бол сайнэр дуусахгүй нь бол ойлгомжтой асуудал байгаа юм л та. Тэгээд ногоо хүрээ эдийн засгаас ногоо эдийн засаг руу шилжинэ гэж асар их ярьж байгаа. Одоо хамтарсан засгийн газрын үдч ярьж байсан. Одоо энэ засгийн газрын үдч ярьж байна. Ногоо эдийн засаг хүрээ эдийн засаг юугаар ялгаатай юм бэ? Хүрээ эдийн засаг уул уурхаан салбарт хөшгөлсөн эдийн засаг. Ногоо эдийн засаг бол альтернатив эрчим хүч, нар салхины эрчим хүчийг ашигласан боловсруулах салбарыг одоо төлхөө хөгжүүлсэн байгаль орчин хоргүй ээлтэй технологиг ашигласан ийм оюуны бөгөөд одоо бусад технологийн салбарыг хөгжүүлсэн улс орны ногоон эдийн засгтай улс орн гэж ярьж байгаа юм л да. Гэтэл өнөөдөр бид ногоон эдийн засгийг хөгжүүлнэ гэж ярьж байгаа боловч яг бодит байдал дээр одоо жишээлбэл хамгийн энгийн жишээ ярихад 20,000 ажлын байр бий болгосон гэж байна. 20,000 ажлын байр бол дийлэнх нь уул уурхаан салбарт болгосон байна. Уул уурхаан салбар. Сая Орос улбаны улсын шинэ одоо ерөнхий сайд одоо Медведев одоо хэдхэн хоногийн дараа ерөнхий сайдын албаг хүлээж авч. Тэгэхэд бол нэг зорилт тавьсан байна. Боловсруулах уул уурхаан салбарт олборлох салбарт ажлын байр өсөх юм бол энэ бол одоо бидний ажлын сөрөг үзүүлэлттэй хамгийн гол нь одоо боловсруулах эрүүл мэндийн салбар, үйлчилгээний салбар, техник технологи нэвтрүүлсэн инновац наана технологийн салбарт ажлын байр бий болж байвал энэ эрүүл эдийн засгтай байна гэдэг одоо эдийн засгийн тунгалаг хүртэл бий болгочлоо шүү дээ. Гэтэл бид бол зөвхөн одоо уул уурхаан салбараас хараад энэ салбарт л одоо ажлын байр бий болж байна. За энэ бол одоо бас их ноцтой зүйл байгаа юм л да. Тэгээд оюу толгойн гэрээг одоо нэгэнт одоо олонний нүдэндээ хийгдсэн гэрээ дэлхийн улс орнууд хүртэл одоо шүүмжлэлтэй ханддаг. Манай эдийн засгч шүүмжлэлтэй хандж байгаа. Монгол улсын хурлын дэргэдэх судалгааны байгууллага бол сая судалгаа гаргасан байгаа. Түүн дээр бол тодорхой заасан байгаа. Оюу толгойн гэрээ Монгол улсад 6% хувийн одоо Монгол улс эзэмшиж байгаа юм байна. 34% биш юм байна. Тэгэхээр энэ бол маш их ноцтой мэдээ байгаа юм л да. Бид цаашид энэ өнөөдрийн одоо бидний ярьж байгаа гол гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийн төсөл энэ хууль бол тодорхой хэмжээгээр энэ уул уурхаан салбарт одоо эрүүл орчныг бий болгоно гэж би хувьдаа бодож байгаа. Би энэ дээр бас баяраа гişүнтэй нэг санал нэг зүйл байгаа нь бол ер нь ихэнх ч одоо Монголын бүсгүйчүүд бас ингэж бодож байгаа. Ер нь хөрийн эдийн засгаас илүү энэ бол нөхөгдөшгүй.
Энэ бол байгалийн баялагийг бол сүйтгэдэг, хүний эрүүл мэндийг одоо сүйтгэдэг ийм одоо эдийн засгийн хөгжлийн асуудал ярих уу, ногоон эдийн засгийн хөгжлийн асуудал ярих уу гэдэг бол бидний ирээдүйн хойч асуудлыг яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ярьсан тэр өмнө говьт одоо хэдэн жилийн өмнө говь руу явхад гадаадынхан бид нар битгийвэл гадаадынхан ирээ шууд өмнө говь руу аялдаг байсан. Одоо өмнө говь руу явах тийм гадаадын зуучин бол байхгүй болсон ба. Ингээд гэхэд бол би эргэлзэх зүйлгүй. Тэгээд нутгийн ард түмэн бол эрүүл мэндээрээ хохирж байна. Маш их хэврэг одоо хүмүүс тэнцэж усны одоо нөөц их багтай шүү дээ. Тэгээ ялангуяа хангаа газрынхныг бодвол тэр говийн чинь шүд муутай, шүднийх амархан одоо юунд тэр эрдэс зөөлд идэгдчихдэг их одоо шаал шүдтэй тийм их одоо нөөц багтай ийм говьд очиод энэ их том олборлтыг хийгээд тэр одоо газрын гүний усны нөөцийг ингэж одоо бүр нөөцгүй болгож байгаа нь бол их хэмнэлттэй. Тэгэхээр ер нь эндээс ингээ харахаар ер нь энэ буруу бодлого бол үр дүнд айгүй хэврэг Монгол бий болоод байна гэдэг миний сэтгэлийг зовоож байгаа юм тэр байгаа юм л да. Тэгэхээр тийм цогтоо суманд намайг очиход бол их хурлын 76 гишүүнээ 70 хүмүүс нь ирсэн гэд. Тэгээ би цогтоо сумаас очиж тэр нэвтрүүлэг хийчихэд ирэхдээ би бол хүрээлэнгийнхаа зүгээс судалгааны одоо чанартай ийм нэвтрүүлэг хийсэн л дээ. Хүмүүс ер нь энэ уулуурхай энэ баялагт дасан ийм эдийн засгт дасан зохицох чадвар байна уу? Ер нь энэ уус тухайн оршин суугчид энэ нутгийн иргэдээ ээлтэй юм уу гэдэр гэсэн. Харин наоборот их сөрөг юм. Тэгээд дараа надад бол 2 сар бол тэр яг тэр цогтоогийнхны байдал нүдэнд ингээд зүүдэнд үзэгдээд байсан байхгүй. Тэгээ би яг ирснийхээ дараа энэ 70 хурлын гишүүд ирсэн гэдэг яриадсан. Тэрнээс яг ярьсан мэдэхгүй өстой энэ талаар очиод ярина л гэж явдаг гэд тэр цогтоогийн ард түмэн бол хэлж илээ. Үнэхээр яг энэ бидний амьсгалах хэрэг мал маань бэлчих одоо юуг боллоо угаасаа тийм ариун сайхан бэлчээр газар нутагтай биш. Яг их хагд тэр нөгөө одоо юунууд харган нэдэр иддэг ийм одоо мал аж ахуйтай улсууд тэгээ харин одоо бэлчих юм одоо тавдаагүй бол үнэхээр одоо бид нар хэцүүдлээ. Энэ чинь яста аимшигтай юм байдгийм байна. Энэ уул уурхай гэдэг чинь бол яста бидрийг бол амьдэр минь сүйтгэж ийна л гэж ярьж илээ л дээ. Тэгэхээр ийм хэврэг одоо ус үндэсттэй байхыг бол бидний зүгээс бол хүсэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр үндэсний аюулгүй байдал одоо айгүй хараа тус болчихж байна. Саяхан гişүн баяраа гişүн хоёрын хоёулынгийнх нь одоо сэтгэл зовж байгаа зүйл дээр гараад байгаа байхгүй. Үзэл баримталгүй стратеггүй. Тийм ч учраас одоо энэ стратегийн ач холбогдол бүхий салбаруудыг хөрөнгө оруулалт дээр одоо хууль гаргах шаардлагатай гэдгийг бол манай нөгөө төрүүлж хардаг л их хурлын гишүүд маань төрүүлж харчаад энийг явуулж байна л та. Тэгэхээр энийг бол нийт ард түмнэр өшөө сайн хилцүүлэх хэрэгтэй. Маш хурдан энэ одоо асуудлыг өөрөө болгож авахгүй бол бэлэнчлэх эцээ нөгөө хэврэг ард түмэн дээр эрүүл одоо чирэг ард түмэн байхгүй болж байна. Тэгэхээр ийм бэлэнчлэг ихэнх одоо залуучууд маань бэлэнчлэг энэ одоо уул уурхай ашгийг хүртчихэд баг одоо хувьцаа эзэмшигч болчих мэтэр ингээд төсөөлөд явж байгаа улсууд ч одоо их зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр ийм одоо байдлыг л одоо зоос гаргахын тулд бид нар тэр стратегийн ач холбогдол бүхий салбаруудад энэ гадаадын хөрөнгө оруулалт дээр бол маш онцгой анхаарахгүй бол тэр өмнгийн говийн инс гэдэг одоо тэр компани өөрийнхөө одоо тэр баялагийг шууд одоо хятадын компанид худалдана гэдэг маань бол ерөөсөө энэ бодлоготой төр засгийн тэр цоорхог олж хараад одоо тэгээ өнөөдөр бид нар бас нэг зүйл яриад байгаа шүү дээ. Нийтийн эрх ашгийг тэр манай Төв аймагт бол Заамар гэж сайхан уултай устай баян бүрдэн бүрдсэн модтой устай уултай ийм хангаа байсан байхгүй. Одоо тэр Алтан дорнот очиод одоо сүүлийн 10 жил сүүлгээд бол одоо нэг том ийм аваасан шороонууд л болсон байгаа байхгүй. Тэгээ тэнд бол хүн амьдрах аюуг. Тэгээ эн чинь нийтийн эрх ашгийг гүнзсэн энэ зүйлийг одоо өмгөөлөх шүүхэр явах гэдэг асуудал хууль байхгүй учраас зөвхөн хөдөлгөөний зохицуулах хууль болчихсон. Эрх зүйн орчин бүрдээгүй учраас хөдөлгөөний төвшөнд хүрээнд л одоо хэдэн хүмүүс энэ асуудлаа яриад идэг. Гэтэл Монгол улсын засгийн газар өөрөө бол энэ одоо нийтийн эрх ашгийг гүнзсэн энэ асуудал дээр бол жинхэнэ өмгөөлөгч хамгаалагч одоо байх ёстой байтал энэ үүргээ умартаж одоо яаж байгаа юм. Тэгэхээр энэ сонголтыг би бол одоо ийм харлагын ийм засгийн газар энэ буруу зүйл хийгээд байгаа биднийг одоо лойрдод байгаа энэ их хурлын гишүүд бол хатуу одоо гарын алгыг бол үзүүлэх хэрэгтэй. Энийг бол
энэ 2012 оны сонгуулиар бол сонгогчдод аягүй сайн харуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол эдгээр ч бол бүр одоо дийлдэхгүй шүү дээ. Их хурал дотроо гişүүд хилээд дийлдэхгүй шүү дээ. Тийм учраас энэ бол ерөөсөө уус үндэстэн ард түмнээ боддгоо өөрсдөө боддог юм л одоо уусад. Тэрийг тэгж их анхтлаа байж одоо яадгийг хаана одоо хэрэглэхийн тэр хөрөнгөө. Үнэхээр юм бол энэ бол яг шунал дээр одоо суурилсан юм. Ер нь тэгэл шунал хаанаас бий болох вэ? Хүнээс л бий болно шүү дээ. За бидний сэдэв маань стратеги ач холбогдлохын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нь зөв буруу юу гэсэн бас энэ доор мессежээр бас та бүхэн авж байгаа бас. Тэгэхээр манай чартын бас нэг техникийн жаахан саадлах гарсан учраас та бүхний зарим мессеж гараагүй бас хөцлөгчийг бодож байна. Түрүү нэвтрүүлгийнхэнд бас манай ган их ярьж ирсэн. Стратегийн ач холбогдлохын 15 ордог тий. Одоо манай найруулагч бас дэлгэсэн дээр бас та бүхэн хардаа өсөг бэлдсэн байна. Тийм ч бараг цэжэр мэдчихэж байгаа. Тий одоо манай үзэгчид бас харж байгаа тийм ээ. Ямар одоо юу бас зөөтэй байхтай. Тэгээд яг энэ бас их чухал зүйл юм байгаа. Яагаад одоо тэгээд энэ дээр ингээд өглөөд идэх юм болоо гэж. Энэ тэгээд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийцэн. Угаасаа газрын дорох баялаг нь ард түмний юм. Тэгээд тэр хайгуул хийсэн эзэн хувийн компани байна уу төр байна уу гэдгээсээ хэн ашиглах уу? Хэн компани хувь эзэмшгүй гэдэг нь бол шийдэгдэх дэлхийн нийтийн шиг. Монголд бол 3 дахь марзан буюу лоурийн хувьд гарч ирчээд байгаа. Тэр нь одоо яг бид улсын хөрөнгөөр хайгуул хийсэн байхад хувийн компани 100% эзэмшиж зогсож байна. Тэгээд мэдээлэлд ойрхон байсан тэр үед дарга байсан тийм улсууд авчаар дараагийн хүндээ зарчдаг. Зарчгаар нөгөөх нь бол би худалдаж авсан шүү дээ гэдэг ийм асуудал. Тэгээд энэ дээр ганц юм хэлээд байна. Үгүй нэг ашигт малтмлаас орж ирж байгаа орлого ядагтай тэгш ил тод хуваарлаа л дээ нөхдүүдээ. Ард түмэндээ хувь эзэмшүүлээд Нобель ашиг нөгөөж явъя гэдэг ийм л асуудал. За ер нь бол төрийн үүрэг биш дээ энэ нийгэмд ганцхан асуудал байна. Монгол хүнийг Монголд амьдарч байгаа монголчуудыг 2,780,000 хүнийг ая тухтай эрүүл аюулгүй орчинд амьдруулах үндсэн үүрэгтэй төрийн үүрэг ерөөс. Тэр үүрэг дотор нь энэ үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдлохын салбарууд гэдэг энэ дээр жишээлбэл том ордууд байна. Эрчим хүчний, тээврийн, хүнсний гэл ингээд бүх салбарууд ингээд ороод явах юм асуудлууд болно гэдэг. Энийг үл ингээд ярилцж байгаад баталчин. Энэ дээр одоо ийм бид нар үндэсний аюулгүй байдлыг хангахад бол ийм стратегийн ач холбогдлохын салбартай байх юм байна. Энийг хувьчлаа, энийг төрн бариа явуулчихна. За тэрний дараа бол ард түмэн нь бол хөдөлмөрч чадвартай хүмүүс нь хөдөлмөрлөж яхад хуульч ирчээгүй байх юм бол аж аргалтай амьдрах юм боломжтой бүрдэх юм а гэдэг ийм асуудал байна. За өнөөдөр чидээр энэ говийн бүсийн асуудлыг түрүүн манай тэргүүн Баццэг нэлээд ярьсан л да. Хууль нь бол байж байгаа шүү дээ. Байгалийн баялагийг ашиглахдаа байгаль орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгөөр ашиглана гэж байна. Гэтэл одоо жишээлбэл тэр зам тавилгуугаар тэр нүүрсийг одоо тэр том машинуудаар юунаасаа болоод ингээд хурдан хямдхан гаргах гэж ингэж яарад байгаа юм би гайхаад өчнөө болдгоо. Тэгээ тэр чинь зогсоож үтлээ шүү дээ. Зам тавьсныхаа дараа 100 тэгсэн чинь засгийн газар дараа 2 хуваагдаал одоо энэ чинь ингээд ёо шорон зам харилцаа өгöd байна гэдэг. Гаргаж байгаа үнэ дэлхийн зах зээлийн үнээс 3 дахин авж байгаа татвар нь бусад орнтой харьцуулахад 5 дахин бага татвар аваад байгаа. За тэгээд одоо байгаль орчны асуудал бол ашигт малтмлын асуудал хамгийн чухал асуудал. Нэгдүгээр асуудал хүний эрүүл мэнд. Хоёрдугаар асуудал бол байгаль орчны асуудал. Гуравт нь ашигын асуудал тавьдаг. Байгаль орчноо одоо физикийн механик арга гэдэг нь да яг тэрүүгээр нөхөн сэргээгээ дахиад биологийн амьд биетүүд өв сургуулийн тэр чигт нь авчирч чадах баталгаа байхгүй, технологи байхгүй. Тийм барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжийг бол ингээд бүгд ингээд оруулдаг, чаддаг юмнуудыг оруулдаг бас асуудал болж ирж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол бас боломжийн идэвхцэн орчин бол байгаа. Тэгтэл хямдхан гарахын төлөө тэгээд тэр хавьд байгаа хүмүүсийг энэ ашигт матмал гэдэг чинь өстой аимшигтай юм байна. Үдэш тооноор одоо тоос орж ирээд өглөө усахад одоо юу гэдэг тоос илсээр шүлээд хоноо хадаад сайхан гидсийг хагдаад идэхээр тэр нь тэр чигээрээ шороо олчод эн чинь аюултай юм аа. Тэгэхээр замаа тавьж ээж тэгээд гаргал да. Тэгээд өөрөө зам тавь тэр дэд үс чинь бас ер нь төр өөрөө тогтцуулаад тэр татварын тэрээс зохицуулаад яг бүрэн туршлах баг.
Тэгэл одоо жишээлбэл эрчим хүчийг гаднаас авдаг эсвэл эрчим хүчний үйлдвэр одоо оюутлогоо дээр ихэд хамгийн муу хөлбөр нь өөрөө бариад өөрөө цахилгаан станцаа бариад өөрөө зардлаасаа гасаад бусдад заргалтын хөлбөр зогсож яаж байгаа байхгүй юу. А тэгэл тэр дизель зүйл шахаж байгаа учраас хэд дахин үнэтэй шахдаг. Тэгэхээр өнөөдрийн бас төр засгийнхаа арга хэмжээг бол бас нэг хоёр ялгаад үзчих хэрэгтэй байна. Хууль ингээд улсын хурл гаргадаг. Тэгээд тэр хуулийг ерөнхий сайд засгийн газрын тэргүүн биш үү? Хуулийн өмнө хуулийн хэрэгжилтийг дагнан хариуцна гэсэн үндсэн хуулийн заатай улсын хурлын заалттай. Тэгэхээр өнөөдрийн хүрээнд яагаад тэгж хямдхан татваргүй гаргахад яарад тэгээд тэр байгаль орчныг сүйтгэхэд төр зогсоочоор нь засгийн газар дараа хэрэлдээд тэгээд одоо салбарын турш сайданд дийлээд ингээд байдаг юм би. Энэ чинь болохгүй шүү дээ. Энэ чинь ёс зүг юм шүү дээ. Тийм. Тэр бол хууль хэрэгжүүлдэггүй одоо иргэн байх юм бол өөрт нь хизээ нэгэн хохирлтой. Хууль хэрэгжүүлдэггүй засгийн газар байх юм бол асар их бүр хохирлтой. Хууль хэрэгжүүлэхийг бусдаасаа шаардаж чадахгүй сонирхлын жишгтэй засгийн газрын гишүүн байх бол үндэсний аюулгүй байдалд маш их хортой. Тэгэхээр энэс салахгүй болохгүй юм гэж ингэж хэлээ. Одоо энийг дассан зогсоохыг цэг тавих одоо сүүлийн мөчүүлийн 2012 сонгуульд явж болох тийм ээ. Одоо шудрагаас тийм л байх шаардлагатай байна. Тэгээд оцорлох гэдэг дийлэхгүй шүү дээ. Одоо сонгуул болох гэж хаад тийм юм яриад яах вэ? Яг үнэн болсон бодит байдлыг яриад явах. За ер нь ингээд бас нэвтрүүлгийн цаг одоо өндөрлөх гэж байгаа учраас бацэг дэргүүнээс эхлээд ингээд тавьж байгаа ингээд тэгэхээр сүүлийн орнод өгдөг. Ер нь сонгуульд орчих гэж нэвтргээл альва юмыг одоо альва өөр зүйлтэй ингэж утгаж ойлгох асуудал бол үнэ. Сонгуульд ордохоор ийм яриад байна. Эсвэл одоо баяр наадам ойртох гэж яхад нэвтргээл нэг асуудлыг тэгдэг штеп. Энэ асуудал бол ерөөсөө шудраг ус. Ер нь хүний нийтэлдэггүй их тэг хөгжил нь орж ирэхгүй тийм өөрх гэр тэгээ иргэд нь оролцдоггүй ийм нийгмийг болуулаа бидний хүсэж хүлээж байгаа ардчил бол биш юм л да. Тэгээ учраас цаг хугацаанд нь ерөөсөө асуудал гараад болвол асуудлыг шударгаар нээлттэй ээлтод цаг алдалгүй шийддэг байх нь бол бүх хүнд ашигтай. Монгол улсад ашигтай. Тэгээ учраас энэ одоо нэг бохирдсон энэ улс төрийн хүрээнд нэрээ би бол их хурл сууж байгаа ардсан намын гишүүд айгүй их хайрлдаг. Ер нь энэ хэд ямар их одоо тэнцэд үнэхээр олон болохгүй нөхцөлд бол ёстой нэрээ аюултай байдаг юм байна. Ер нь энэс болоод Монголын ард түмэн тэр чигээр хохирж байна. Үнэхээр стресст орж байна. Үнэхээр аимшигтай байна л да өнөөдрийн нөхцөл байдал. Тэгэл хүмүүсийг яаж одоо дээрлэхэж болдог, яаж бүлгэлж болдог, батлах гишүүний одоо энэ тавьсан тэр замын гэдэр хаасан асуудал бол үнэхээр одоо цохилтонд оруулж исэн энэ асуудлыг хараад бол хүмүүсийг хайрладаг одоо их эмгтэй хүнийг. Гэтэл энэ одоо нөгөө талаас ийм асуудлыг мэдсээр ээж ард түмний хүнийг хайрладаг хүмүүс хөрөнгөчхийн тулд энэ одоо гараад ирсэн монигарх гэж одоо өнөөдөр ерөнхийлөгч хэлж илээ дээ. Олигархууд биш. Энэ монигархуудыг бол би бол хайрлах шүүцэн ядаж байгаа байхгүй эцэстэй. Надад миний амьдралд энэ хүмүүс нөлөөлөөгүй бол би энийг ч үзэн ядах юм хайрлах албагүй. Бүгдээрэнд нь би чөлөөтэй хинээс чамарлгүй амьдраад миний эрүүл мэнд хинч хор хохируулд очруулахгүй, миний өмчөд хинч халдахгүй ингээд байхыг бол би яг л өөрөө хуулийнхаа хүрээнд амьдрал явна. Хүмүүс ер нь ихэнхдээ Монголын одоо нийт ард түмэн тийм одоо сэтгэл зүйтэй тийм хариуцлага үүрдэг болсон. Ганцхан муу засаглал бол байна. Үнэхээр муу засаглал байна. Энэ муу засаглалыг бол шууд одоо монголчууд сонголтоороо л өөрчилж чадна. За баярлалаа. За гам гişүнээ. За өнөөдрийн одоо гол ярилцж байгаа сэдв нэг чухал сэдв юм аа гэдэг. Тэгээд энэ монголчуудын Монголын ард түмнийг аюулгүй орчинд ая тухтай ажил амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тул энэ стратегийн ач холбогдлын салбар үндэсний аюулгүй байдалд одоо гол нөлөөтэй салбарууд бол чухал юм аа гэдэг. Тэгээ энэ хуульд ингээд батлагтаад авчвал бас нэг тодорхой төвшөнд бол боломж бүрднэ гэж. Ер нь бол бас энэ шийдвэрлэлийн үед тусмаа одоо гүйцэх засагт нь эсвэл олонх нь хуучин сэтгэлгээтэй хуучнаараа боддог хөгжлийн садаа болдог энэ үед шилжилтэд асар их цаг хугацаа шаарддаг л да. Зөвхөн монголчуудад бас нэлээд тийм өөдрөг сэтгэлтэй улсууд хэдийгээр одоо хүн амцуутай ч гэсэн үеийн үед сайхан гэж амьдарсаар ажилласаар ирсэн. Өнөөдөр гэсэн бас ард түмэн бол үнэн бурууг ялгаж харж бас ер нь Монгол улс хөгжнөө гэсэн ийм саналтай байгааг судалгаагаар гарсан байна те. Тэгээ энэ бол маш их сайн үзүүлч юм аа гэж
ингэж л хэлэх байна. Тэгээд ер нь бол өрсөлдөх чадвартай Монгол хүн шиг Монголын үндэсний баялагууд байхгүй. Өрсөлдөх чадвартай гэдэг нь хөдөлмөрийн чадвартай хүн бүхэн ажил хийдэг, авч байгаа цалин тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцээтэй байдаг. Тэр нь бас хоримтлоо бий болдог. Хажуугийн орлого нь бол нэг стратегийн ордууд одоо хууль зэмшээд тэрний асрыг ашигтай аялдаг, ноогл ашиг нь дансанд нь орж идэг. Тэгээд одоо дундаж орлоготой давхарх нийгмийн 70-80% олон болсон ийм сайхан нийгмийн хэлээ одоо цөмөр зүтгэж байгаа. Зүтгэе хамтарч ялаа гэж хэлэх байна. За баярлалаа гүшнүүд. Тавчхан дөрөв гэлэрч. За юуны төрөнд энэ стратегийн салбарт гадаад хөрөнгө оруулалт хязгаарлах хуулийн нөхцөлийг Монгол улсын хурлаар маш яруу даруй батлах зайлшгүй шаардлагатай. За нэгдүгээр энэ асуудал одоо үнэхээр монголчууд эдний хувь заяатай шууд холбоотой учраас энийг маш даруй батлах хэрэгтэй. За хоёрдугаар нэгэнд одоо сонгуульд өгсөн байна. Цаашид дараагийн их хурл, дараагийн засгийн газар, дараагийн их хурлын гишүүд өнөөгийн шиг явах юм уу үгүй юм гэдэг асуудлыг гаргаж тавьмаар байна. Монгол улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл зайлшгүй шаардлагатай. За энэ яагаад ирж байгааг бол ашиг сонирхлын зөрчил. Ашиг сонирхлын зөрчил бол Монголын төрийг өнөөдөр болонгортуулж байгаа хамгийн чухал асуудал байна. Ашиг сонирхлын зөрчил авилгал ёс зүй гэдэг чинь өөрөө одоо маш их чухал асуудал. Тэгэхээр өнөөдөр та бүхэн мэдж байгаа Монгол улс архин далаад живж байна. Статистик судалгаа харж байгаад амиа орлсон улсуудын дийлэнх нь бүгдээрээ согтгүй байхдаа одоо амиа орлсон байна. Тэгээд жоохон одоо тийм хатуу зүйл ярьж байна. Гэхдээ би одоо хурлын гишүүнүүдийн бодиттой үннийг хэлхээс өөр арга байхгүй. Тэгээд Монгол улсын хурлд өөрөө архины үйлдвэрээ эзэн байж яагаад архиныхаа үйлдвэрээ бэлдсэн тогтоол гаргаж идэв. Яагаад одоо өөрийнхөө телевизийн талаар бэлдсэн одоо хууль гаргаж идэв. Энэ бүх зүйл чинь ашиг сонирхлын зөрчил гэдэг маш их чухал одоо ёс зүйн асуудал байгаамаа. Тэгээд нэгд 2008 оны сонгуульд өгч байна. Энэ сонгуульд өгч байгаадаа гол нь биш. Монгол улсын их хурл цаашид бид энэ ашигт малтмлын лиценз гэж энэ цаасыг бол зайлшгүй яг мөн чанараар нь ард иргэдэд үйлчлүүлэх ёстой. Ашигт малтмлын лиценз гэдэг чинь тухайн хүн тэр баялагийг өөрийнхөө өмч мэтээр ашиглах гэсэн юм ойлголт биш ээ. Би хувьдаа тэгж ойлгодог. Зүгээр олборлоод гаргаад ашигын ард түмэнтэйгээ хуваалцах асуудал ярина гэхээс шууд 100% өөр өмчлөх ийм одоо цаас биш ээ. Асуудал биш тий. За баярлалаа. Ингээд ардчилсан хүчний холбоо таны мэд хөдөлгөөстэй хамтран үзэгч та бүхэн бэлтгэн өргөдөг. Монголоо шинжлэлийн шууд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаараа энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн манай зочдын ярианаас нэгийг бодож хоёрыг тунгаасан баха мэдээж энэ их чухал асуудлыг бид бүхэн одоо ганц цагийн дотор яриад шийдвэрлээд дуусна гэдэл бас хэцүү. Тийм. Дараагийн бас одоо ярилцлагуудаараа бас одоо бас өшөө олон одоо сонирхолтой сэдвүүдээр энэ сэдвэрээ ч гэсэн үргэлжлүүлээд ярих байх гэж бодож байна. Ингээд өнөөдрөөс манай студид хүрэлцэн ирсэн Улсын хурлын гишүүн Ган Хоёг, Улсын хурлын гишүүн Баяр Сайхан, за Ардсын эмэгтэйчүүд болгоны тэргүүн Баццэг та бүхэнд бас талархснаа илэрхийлье. Ингээд дараагийн шууд нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй.